За бүгдэнд нь оройн минь төргий. Намайг Эрдэнэт тогтоо баяр цогт гэдэг. За программист мэргэжилтэй. Тэгэхээр энэхүү бичлэгийн манд гол зорилго нь нийт бүх дүүнертэй болон ирээд одоо программист болёо гэсэн бодолтой хүмүүст за манай мэргэжил яг одоо хаана яваа, vibe coding гэж юу вэ програмчлалын түвшин юу хийж болж байгаа, ямар хуулсан бэ гэдэг талаар нэг талаас нь ойлголт өгөн дээрээс нь энэхүү бичлэгт бас кодинг мэргэжилгүй ч гэсэн бүр юу ч мэдэхгүй хүн байсан ч гэсэн яг энийг даурайгаад ч юм уу иймэрхүү маягаар хийхэд продакшнд гарах хэмжээний одоо програм бичих боломжтой байж болох ийм контент хийж үзэх гэж байна. Тэгэхээр хэдүүлээ эхэлцгээе. За юу яа. Эхний ээлжинд миний ашиглах tool маань Cloud байгаа. За Anthropic-ийн гаргасан. За ер нь coding-ийн tool. За сүүлийн одоо coding дээр хамгийн сайн гэсэн үг. Одоо бол хамгийн сайн гэж тооцогдож яваа. Ийм tool байна. За энэний Nopus 4.6 гэдэг модель дээр бол ажилладаг. Тэгээд за миний хувьд бол нэг Cloud-ийн Max хэргийг ашиглаж байгаа учраас за ер нь ашиглаж байгаа тийм. За тэгэхээр за яг зарим юмыг товчлоод gas биччихмээр байгаа ч гэсэн энийг анхан шатны мэдгэдэггүй хүн үзэх учраас за бүхнийг яг жоох шууд хий. За тэгээд эхэлцгээе. Нэгд продакшн гарах гэж байгаа учраас надад ийм санаа байна. Хоёрын хооронд юу гэдэг зүгээр нэг тест болгоод өнгөрөх биш. Бодит амьдрал дээр ажилладаг team систем хийх гэж байгаа учраас хүнд хэрэгтэй юм хийцгээе. За би бол Сэлэнгэ аймгийн Алтан бол гэсэн сумын хүүхэд. Тэгэхээр юу хийсэн бэ гэхээр 21 оноос баха ковидын дээр ахчлаас тий. Бидний одоо юу гэдэг залуучууд нийлээд за нэг 4 жил, 1 жил нь сонгуульт ажил гэдэг нэг алгасцсан. Тэгээд 4 жилийн хугацаанд 20 гаруй мянган модыг залуучуудаараа нийлээд хавар болгон гэсэн сумдаа багаар нийлж тарьсаар хагаад ингээд иймэрхүү үр дүнтэй байна. За 20 мянган ургасан гэж бол хэлэхгүй. Тодорхой хэмжээнд ургасан. Ер нь бол үр дүнтэй байгаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа энэ хавар дахиж үргэлжлэх ёстой. Тэгэхээр тэрийг угтсан бас санаанд яваад байсан тэр системийг хийцгээе. Тэгэхээр санаа бол юм модыг бүртгэлжүүлээд за тэгээд тухайн бүртгэгдсэн модыг хүмүүс эзэмшдэг байдлаар тэгээд за юу гэдэг өөрийнхөө эзэмшсэн мод одоо нөгөө нэг мал морь дээр үнэлэх байдэн шүү дээ. Тэрэн шиг тийм үнэлэхтэй за тэгээд арчилгаа услахааны түүхтэй яг хаана байршдагтэй яг ирээдүйд би гоё Монголд алтан булагт хаач бас хамаагүй тийм модтой гэдэг хүн гоё мод эзэмшдэг тийм байдлаар тийм системтэй болцгоё. За тэгэхээр эцсийн зорилго бол тэр. За тэгээд дээрэс нь хөөсдөд одоо юу гэдэг бичлэгийн хүрээнд за payment систем ялангуяа яаж өгсрөгдөх уу? Дээрэс нь яг продакшнд гаргахтаа юу байх уу тэрийг тодорхой болгоцгоё. За сайн санаа бол нэг юм. За тэгэхээр одоо яг саяны санаагаа энэ нөхөртөө яриад ойлголцоо гэсэн үг. Мод бүртгэлийн систем юмэр байна. Бүртгэлийн систем хиймээр байна. За үндсэндээ мод маань гэрчлэгээтэй байх ба гэрчлэгээтэй мөн ухаан модыг эзэмшдэг байх ба за фантазлиг гэвэл ингээ хүмүүс хоорондоо эзэмшигчд хоорондоо модоо солилцож зарж шилжүүлэх боломжтой байдлаар ажиллана.
Тэгээд мөн тэ энэхүү системийн location based байсан. Location based гэдэг нь map дээр харагддаг гэсэн. Би яг тухайн системээс энд байгаа модыг хараад эзэмшигч нь хин бэ, хиний юу вэ гэдг нь тодорхой харагддаг гэсэн. Систем нь map дээр харагдаж ажиллах. За тиймэрхүү систем байна. За ингэ биччихье заяа. Тэгэхээр үндсэндээ бид нэр толгоондоо орсон санаагаа амарчсан юу ч хамаагүй зэгцгүй те. Тэрийг хамаагүй бичээд энэ нөхөртэй хэлж ярилцаад системээ зэгцэлж авцгаая. За сонирхолтой төсөл байна. Тодруулах зүйлс байна. Технологийн стек нь ямар технологи ашиглах вэ? Map газрын зураг дээр юуг харуулах вэ? За нэг хэдийн юм асуултууд асууж байна те. За гэрчилгээ. Гэрчилгээнд ямар мэдээлэл орох вэ? Гэрчилгээний хэрэглэгчийн систем нь ямар байх вэ? Гүйлгээ нь яах вэ? Deploy VPS дээр deploy хийх үү гинэ. За юу яа? Эхлээ асуултанд хариулчих заяа. За ямар технологи ашиглах вэ гэж юм заяа. Тэгэхээр за юу гэдэг технологийн мэдлэггүй байсан ч гэсэн аль нь ч байсан баг болно заяа. Тэгэхээр би жоохон мэдчихэж байгаа учраас ингэчээ. Технологи стек нь ингээ нэгдүгээр зөвхөн веб систем байна заяа. Веб систем байна. За backend буюу за database нь PostgreSQL заяа. PSQL. За тэгээд хоёр дахь нь газрын зураг дээр юг харуулах вэ? Модны байршил, эзэмшигчийн байршил, эсвэл аль нэг үү? За зөвхөн модны байршил харагдана. Модны байршил. За гурав дахь нь гэрчилгээнд ямар мэдээлэл орох вэ? Модны төрөл, хэмжээ, огноо, байршил, QR гэх мэт. За бүгд за ингэж заяа. Дөрөв дахь нь хэрэглэгчийн систем, нэвтрэх, бүртгүүлэх систем хэрэгтэй юу? Эзэмшигчд өөрсдөө бүртгүүлэх үү? Бүртгүүлнэ. Дөрөвт нь хэрэгтэй. За окей. За дөрөвт нь аваад хэлж татах нь. Гүйлгээ мод солилцох зарах үед төлбөрийн систем хэрэгтэй юу? Эсвэл зөвхөн эзэмшлийн шилжүүлэг бүртгэх үү? За яг ингэ заяа. Шилжүүлэг хоорондоо тийм гүйлгээ хийх нь дараа нь болно гэж бодоод эхний хэлжин зөвхөн тухайн модоо дурслыг нь авах хэмжээнд ч юм уу тиймэрхүү маягаар хийдэг бай гэж бодъё. За тэгээд тэрэн дээр зөвхөн код ашиглаж модыг худалдаж модыг эзэмших хэрэг худалдаж авна. За тэгээд 6 дахь нь VPS дээр deploy хийх үг нэ. За манайхаа нэг ийм юм яригдана. Production төвшөнд гаргаж байгаа бол domain гэдэг ойлголт байгаа. Бас нэг VPS гэдэг нэг ойлголт яригдана. За domain гэж юу хэлээд байна вэ гэхээр хэдүүлээ нэг ингээд хараа. Тэр нэг Facebook, Zcom гэдэг YouTube гэдэг ингээд ордон шүү дээ. Энэ одоо юу гэдэг энэ нэрийн domain буюу DNS гэж ярина. За гэхдээ энэ зөвхөн юу гэдэг урд харагдах энэ хэсэг дээр л хэрэглэгддэг үгүй ээ. За backend буюу систем хоорондоо дата солилцоход бас энийг одоо тухайн API-ийн гадаад хаяг болгож ашигладаг гэсэн үг. За тэрийг яг дараа дэлгэрэнгүй л яриа тий. Тэгэхээр 6 дахь нь надад ингэчээ. Domain байгаа мөн VPS байгаа гэд биччихье. Оба. Тэгээд одоо тэгэнгүүт нөхөр өөдөөс юу хэлэх нь сонирхъя. Одоогоор архитектор зохиож төлөвлөгөө гаргая. Ямар domain ашиглах вэ? Tech stack нь front-end дээр Next.js бай. Map нэмэх нь UI. За back-end дээр Next.js API roots бай гэж байна. Database
JSON Postgres байршил хадгалах PostGIS байна. За map-ын модны байршлуудыг ингээ харуулдаг тий. QPient API integrate Next.js За код бичиж эхлэхээс өмнө хэдүүлээ ингээ домен авъя. Ер нь бол яаж домен авах уу, тэрийг яаж эхлэх үү гэдгээс ер нь шууд харуулъя явчихдаг. За манайхан ийм юм байна. За data.com гэж байгаа. Data.com нь одоо эмээн домен авах боломжтой тийм одоо үйлчлэгээ үзүүлдэг веб сервис гэсэн үг. За эндээс тэгээд домен аавна. За домен төлөө юу гэж авах вэ? Гэхээр за мод зэрэг юм гэж байна. Биш домен миний домен болсон юм шүү дээ. Энэ самбар дээр хайх юм болов уу? Тийм шүү дээ. За мод гэхээр юм байхгүй байна. Алтан булаг гэж яаж хэлэх вэ? Алтан булаг гэж зориулж байгаа юм тийм. За окей, алтан булаг гэдэг юм домен байна. Алтан булаг юм гэж орохоор манай систем харагдана гэсэн үг. За тэгээд за домен нэрийг энийг зүгээр ашиглах жилийн төлбөр нь 165,000 байдаг юм байна. Энийг аваадахыг. Энийг аваад опа. Миний сакс тийм. За үйл ажиллагаа нь мэдээлэл гээл орж. Тэгээд юу вэ? Надад бас нэг илүү юм байдаг маш. Хакинг юм зэрэг шүү дээ. За энэ нөхрийг авъя. Incubate төлөв. За дээрэс нь iHosting гэдэг нэг юм байгаа. Энэ дээрээс би VPS авчихна. Хэрвээ та хэд маань өөрсдөө iHosting нэг VPS авахаар бол эндээс ороод авч надад бол арай хямдхан санагдаад байдгийн. За VPS маань бэлэн бий бол авсан байгаа гэсэн үг. Тэгэхээр за энэ нөхрийг төлөөд аваадах заяа. Тата юу сүлжээнд л тахлаа. За. Буцаад байна. Тавьчих. Тэгэхээр. За одоо ингэ домен авсан заяа. Домен авчаад эндээс нэг юм тохируулдаг юм аа. За тэгээд домен нэр ингээ миний үйлчлэгээ. Тэр юу вэ? Домен нэр. Тэр багтах байна шээ. Энэ мод гэж. За энэ нөхөр байж гин те. DNS тохируулъя. Airport бичи. Харин нэг дураагаал хийх заяа. Тэгээд за миний VPS-ийн public IP name. За энэ дээр ad буюу ad гээд нэмэр дугаар нь тавьчих. Опа. За мөн дахиад нэг интернет гээд ингээд тавьчих. За ингээд манай домен бэлэн болсон заяа. Ингээ харахаар энэ нөхөрт юу байна? За энэ доменийг ямар ч авчлаа заяа. Одоо энийг хитүүлээ. Дотоос нь менеж гэсэн үг. За ингэсэн гэсэн үг. Одоо шүү дээ. Одоо хитүүлээ домен авсан юм чинь төлөвлөгөөг барья заяа. Энэ манайхаа text stack гэдэг дээр жоохон юу гэдэг төөрөөд Next.js гэж юу юм болоо, PostgreSQL гэж юу юм болоо гэдэг ойлгохгүй байвал нэг судлаад үзчихэр эндээс энэ юу ингэ асуухаар үдс чи хэлээд өгөн заяа. Гэхдээ PostgreSQL гэдэг бол database, за Next.js гэдэг бол кодинг бичдэг хэл байна. За тэгээд үндсэндээ санаа ингээ заяа хэвдүүлээ. За би алтан булгатаа зориулж хийж байгаа юм чинь алтан булгийн веб за зөвхөн алтан булгийн за энэ системийг ирээдүйд өргөдөх боломжтойгоор Монгол улсын газрын зургаар нь тавьчих заяа. Зөв тэгээд дараа нь тэгж өргөдөг. Одоо бол яг ингээд бичиж заяа. За зөвхөн алтан булаг сумын map харагдах ба тухайн моднууд хаана байгаа харагдах ба тухайн модын байршил
нийлээд харагдана. За. Тэгээд энэ хөө бичлэгийг үзэж байгаа хүмүүс байна шүү дээ. Бидний мод тарихын үйл ажиллагаанд оролцоод тэнд бид нар модыг чинь тарьчихна. За арчлах хэмжээнд арчлах учраас мод эзэмшмээр байгаа хүмүүс модонд юу гэдэг суулгах заавч өгөх. Тийм боломжтой суулгацны мөнгөө төлөх тийм боломжтой байдлаар хийзээ. Харагдана. Тэгээд тухайн газар мод эзэмших хүсэлтэй хүмүүс төлбөрөө хүмүүс суулгацны төлбөрийг төлж модоо авах. Тэгэхээр энэ нөхөр юу хариулах харцгаая. Домен нэр нь алтан болог юм ингээ авсан шүү дээ. Алтан болгоцыг хэмээн гэсэн домен нэр авсан байгаа. QPay чам бүтэлтэй байгаа. За манайх энэ дээр нэг юм нэрээ. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж байгаа бол за Монголд те corporate gateway ингэж үйлчлэг байдаг. Тэр нь болохоор байгууллагууд болон хувь хүмүүс насан дээр шууд онлайн банкаараа гүйлгээ хийж байгаа юм шиг системээр хийлгэж болдог нэг тийм үйлчлэгээ. Мөн QPay, social pay янз янзын payment системүүдээс QPay үйлчлэгээ те. QPay үйлчлэгээ гэж бас байгаа. QPay бол манайх ашиглаас урдсан шүү дээ. Төлбөр төлөхөнгүүд хэмжлэн нэгдүгээр гарч идүүлнэ. Шууд QR-аар гарч ирнэ. Хоёрдугаар шууд нөгөө банк руу диплинкээр үсрээ орчдөг. За тийм үйлчлэгээнүүд байгаа гэсэн үг шүү. За. За байж ингэ. За код бичлэхээс өмнө нэг дүрм давхарьяа. Нэг юм хэвдээ тайлбарлаж. За эндээс авсан энэ юу байгаа шүү дээ. Төлөө нэг домен авсан шүү дээ алтан болог юм ингээд. За энэ od@at гэж бичиж байгаа нөгөө нэг сабдоменыг шууд дураараа үсгэнэ л гэсэн үг шүү. За тэгээд энэ дээр нэг утган дээр нэг юм IP бичсэн байгаа. Энэ болохоор та хэдийн нөгөө нэг авсан виртуал сервер чинь гадаад хаяг шүү заяа. IP ер нь бол нэг нууцлах хэрэгтэй байдаг. Тэгээд би яг одоо нуух юмгүй алдах юмгүй хүн учраас тэгээд нээлттэй тайттай шууд хуваалцсан явчих. Тэгээд эндээс VPS-ээ таад бол дураараа авч болно. New VPS бол одоо юу гэдэг. Хоёр трагийн хартаа. Тэгээд за Ubuntu үйлдвэрлэлийн системтэй. Тэгээд 10 GB RAM-тай нэг VPS байгаа шүү. За тэгээд энэ доменаар хандгад тэр машин дээр очно л гэж гэсэн үг шүү. За нэг тийм юм байгаа шүү. Энийг бас анхаарал тавьчаарай. За одоо нөгөө нөхөрч ийм код ийм юмнууд бичиж байна гэлээ. Тэгвэл асуугаад байгаа шүү. Бахан зөвшөөрлүүд. Систем архитектор та нарт хийж үзүүлдэг байж юу? За өнөөх маань одоо хийгээд дууссан байна гэж байна. Тэгэхээр юу хийсэн байгааг нь бүлээ харцгаая. Эхний хэлбэл бол камер чинь гэж бодохгүй байна. За нэг юм л байгаа юм байна шүү дээ. Газрын зураг нэвтрэх гэхээр за энэ юу гэлээ. Админ алтан болог зэрэг юм ингээд админийг хоёроо гэсэн пассвортаар авах юм. За ингээд юу вэ? Close nothing. За юу вэ? Нарс хоош мод бүтэлтэй мод гэх юм уу? За миний модод газрын зураг өдөртлөг админ. За эхний хэлцэнд нэг юм онцгой юм байна тий. За одоо энэ map-ны харагдахгүй. Миний бодлоор төсөөллөөр болно шүү дээ. Ийм юм байх хэрэгтэй заяа. Google Map дээрээс төсөөлж байгаа юм нь юу байх вэ гэхээр хэвтүүлээ. Яг ингээд одоо манай алтан болог сумын хойд хил дээр байна. Гэрага сайхан байж юм. Ингээд манай сум байна заяа. Тэгэхээр төсөөллөөр бол яг гэдэг нь гэхээр энэ ингээ map точны map юм байж энэ заяа. Бүр ингээд сансраас авсан зургаараа тэгэнгүүтээ тухайн энэ айлын хашаанд байгаа мод ч юм уу те эсвэл энд байгаа төгөл дээр юм төгөлд тавилаа гэж бодоход ингээд байгаа модны яг точны байршил нь харагдаад тэрэн дээр нь даахаар эзэмшигч нь болон за ямар мод вэ гэдг нь мэдэгддэг байдлаар ийм систем их гэдэг байгаа шүү дээ. Одоо шинэ айлын моднууд ингээд дараад тийм мод гэдэг те
За тариалалтын байдлыг харжуулдаг. Тэгээ сансрын зураг нь байнга харагдаж байгаа учраас энэ чинь нэг тодорхой жилдээ автаад тэгчихлээ. Сайн мэдгүй. Тэгэхээр тэр модон амирцсан ингээ харах боломжтой. Ийм байдлаар хийх учраас энэ map маань одоо энэ дээр ингэж харагдаж байгаа хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр тэрийг асууя. Энэ нөхөртөө сая яг би сая бичлэгээ дунд зур зогсоочжээ. Тэрийг ойлгос мэдсэнгүү. За тэгээ map хэсэг нь яах вүлээ? Google Maps шиг сайдлаад зургийг харуулж болохгүй лөө зөвхөн алтан болгыг асуучлаа заяа. Тэгэхээр энэ нөхөр бөөдөөс болно. Энэ эсрэгийн satellite tile ашиглаад зөвхөн алтан болог сумын өрөөнд хязгаарлана. Ямар нэг APK шаардахгүй гинэ. За тэгээд одоо энэ нөхөр өөрчлөлтүүдээ хийж чинь бид нар бол ямар нэг байдлаар код бичих хэрэггүй. Энийг надад юу хийж өгч чадахыг харцгаая. За тэрнээс гадна ингээ дизайн бас нэлээд таалагдахгүй байгаа учраас хэдүүлээ. За юу яа. Дизайна гоё солио. Гэхдээ яаж салах вэ гэхээр Google-ийн нэг Stitch гэдэг юм байна. Stitch with Google гэдэг ийм нэг дизайн гэдэг энэ бол сүүлийн үед айгүй тренд болоод байгаа. Нэг ийм бета систем байна. Энэ дээр одоо юу гэдэг хийлгэж үзье. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр тухайн системийнхаа шууд санааг нь өгвөл энэ дээр нь шууд дизайныг яг айтах хэмжээнд зураад өгдөг гэсэн үг. Cloud-ийн энтер буюу бусад нөгөө нэг төлөвлөлтийн бас UI UX дизайн хийж чадвар жоохон таалагддаг онцгой гэсэн үг. Гэхдээ яг аргалаад хийж болдог аргууд бол байдаг. За тэгэхээр манайх болохоор энэ дээр бас юм хоёр сонголттой апын дизайн хийх гэж байна уу, вебийн дизайн хийх гэж байна гэдэг. Манайх болохоор вебийн дизайн хийх гэж байгаа учраас веб гэдгийг сонгочихъя. Дээрээс нь энэ нөхөр ингээд юм хийж штэ guys. Cloud-ийн чинь юм хийж бол дунд нь ингээд юм асуучдаг шүү. За /DTW гэж хагаад яг гэдэг нь тэгэхээр энэ нөхөрт хоёлаа хийх гэж байгаа системийнхээ ерөнхий санааг нь одоо тайлбарыг гэдэг юм уу өгөөд тэрний дагуу энэ нөхөр зурх хэрэгтэй байхгүй юу? За тэгэнгүүт нь энэ нөхрөөс за энэ юм хийж яхад нь саад болохгүй тулд ингэ асуучих. За одоо хийж байгаа системийн дэлгэрэнгүй танилцуулгыг өгөөч Stitch руу дизайн гаргуулахад ашиглах байгаамаа. Ашиглах гээд байгаа юм. Опа. Ингээ орчихъя заяа. За энэ нөхөр чинь болохоор болцоо энэ юуг хараараа зурагчийн дээр харагдаж шүү гэж бодлоо. Энийг ирлээ үзчихье. Fresh хийгээд үзчихье. Юм харагдахгүй байна. Газрын зураг мөн гэсэн юм байхгүй. Энэ дээр харагдаж байгаа юм байхгүй байна. За яаж ч эхлээд нөгөө нөхөр чинь эндээс юу өгөг. Нэг төслийн танилцуулга өгөг. Тэрний дараа шууд асуучдаг л ч тий. Дээрээс нь би нөгөө PC-гээ шууд эрхийг өгсөн учраас энэ нөгөө нэг stage pass үсгээд ороод байгаа шүү. За. Тэрийг бас таад маань ойлгоорой. Юу вэ? За энэ нөхөр нэг юм тайлбар бичсэн байна заяа. Төслийн товч танилцуулга гэдэг. Энийг ачаам болоо юм бэ. Сони болчихлоо шүү. За гэж томруулж аваад арчилт. За эндээс тэр нэг чагсаалт болчихлоо бич чагаад. Хөөе ингэ бичиж заяа. Тэгээд дахиад доошлуулж агаад энэ жоохон доош орчод. Технологи ерөнхий урсгал 30 гаруй үсэг зураг гарна. За энийг ингээд өгч энэ нөхөр ингээд зурх байх заяа. Тэгээд ингээд орчих. Нөхөр болохоор юм хийцэн гинэ. Google Maps дээр төстэй хэмэл дагуулын зураг ингээд хийцэн байгаа л гэж. Тэгэхээр нь хэвлээ ингэдгийн заяа. Нэг юм скриншот аваад. Опа энэ нөхөр рүү маа өгөөд дүнгүүтээ юу ч харагдахгүй байна оо. Сайн шалгаарай. Гэт тэггүүд яг Монгол ойлгохгүй ч юм. Манайх Max ирэх ашиглаж байгаа бол ийм keyword гэдэг сайн. Ингэж чир аягүй их токноор гүнзгий судалгаа хийдэг гэсэн үг шүү. За энэ бол traffic гэдэг орж байгаа. Опа. Тэгээд энэгээр энэ нөхөр гэд нэг өгчий. Тэгээ юу хийж чадахыг харцгаая. За дээрэс нь Stitch юу вэ?
За энэ нөхөр энд нэг юм зурх гадах шиг биш үү. За яа. Generating screens гинэ. Ийшээ нөгөө create хийгээд саяны нөгөө нэг мэдээлэл өгсөн. Тэгээд энийг жоохон zoom out хийжүүлж байна уу. За. Нэг юм нэг screen зурх гадах шиг биш үү. Тэгээд зураад яваг. Гол нь нэг технологийн мэдлэг зэтлэг шаардахгүйгээр шууд бичээд л явуул их зүгээр. Надад юу гаргаж өгöd байна. Ямар ч хэсэг хийгээд дуусгад тий. Надад юу зурж өгсөн бэ гэхээр китoo бүр ийм тэнэг болох юм уу? Хиний мод гэдэг нь. Ингэж. Тэгээ энэ Монгол хэрэглэгчдэд харагдах учраас бүх бичвэрийг монгол хэлээр хийж өгнө үү гэж. За яа. Ой. Юу ч явж. Температур ганцаар мөргөн авч өгч байна. За anyways. Энэ бүгдийг орчуулад өгчих бах. За энэ нөхөр яатсан бэ гэсэн чинь map харагдахгүй байгаа нь CSS-ийн асуудал байна. Энэ тодорхой хэд хэрэгтэй засяа л гэж байна. Refresh-ийг шалгараа л гэж байна. Хопа. Map нь гараад ирсэн бай. Гэхдээ юу хаана юу яач. Шарын гол мол гэсэн бах юм. Энэ юу шарын гол юм уу? Ингэчээ. За энэ ямар ч байсан чаддаг юм байна заяа. Гэхдээ буруу газар зааж байгаа учраас ингээд миний скриншотыг аваад. За ингэнгүүтээ алтан булгийн байршил энд шүү үлсэлэн алтан булаг сум. Одоо байгаа байршил шал өөр газар байгаа байна. Хопа. Энд бисээ Google Map их шүү гэдэг хэлдэг байж юу? Тэний явчихдаг юм болов уу? За энэ нөхөр координатаа тасчих шиг байна заяа. Орос албаны улсын хэлээр харилцаа гэж байна. Ямар ч байсан хэдүүлээ map таасан заяа. Яа. Модод дээр дарахаар ингэж харагдах нь шүү дээ. Юу 50,000 зэн бояа сунтай юм бэ. Эзэмшигч нь юм бэ. Яа. Сэрх юм аа. Ямар тааш нэг иймэрхүү болно заяа. Тэгэхэд энэ хонгор монгор шарын гол малыг ингээ харцаар чи энэ ямар сэрх юм бэ. Одоо тэгээ дараа нь манайхан аймаг сумдууд руугаа шууд энийг Монгол улстай ирэх та. Гойлгонтай аймаг татанаатай байлгүй юу? Энэ зэт 18 хүртэл гарах юм уу? За anyways. Ба. Одоо. Энэ дизайн жоох мяа дизайн тий. Надад яасан. Зах зээлийн доктортой байдал нүү. Шинэ мод бүртгэх, модод бүртгэх юм чи. Дүүрч. Юу л хийж вэ те. Зөвхөн юм хийж гисэн. Тэр юм ээ алтан булаг сум. Байгалийн хувийг хамгаална гэж юм. Сталхны. За энэ айтаахан юм шиг байна заяа. Дизайн юм шиг байна. Тэгээд унчаад яахгүй маа за. Ашиглахад тэгэнгүүтээ юу 450,000 зэн гоё. Опа. Модуудыг устгах зөв координаттай дахин сэтгийнэ. За хэдүүлээ модоо өөрсдөө бүртгэдэг байх уу? Бичлэгээ яаж авдаг болох вэ нэрээ?
блокчейн үед бүр гоё юм биш. Блокчейн байна гэдэг нь нөгөө нэг таад маань юу ойлгож байгаа те. Блокчейн ярих юм чааш. За нөгөө нөхөр чинь засчлаа гинэ. Гэр фреш хийвэл алтан болог сумруу ингээ оролцоо харагданаа л гэж. Өө нэрээ маань алтан болог биш үү? Саяных мөн үү? Мөн биш үү? За одоо тэгэнгүүтээ яах юм? Дотроо. Дотроод байна шүү дээ. Ямар гоё 100 муу авсан. Энд ихтэй эзэний зураг. За. Шинэ юмнууд нь байна те. Энд ч нөгөө нэг манай алтан болоо. За энэ 100-ны сайхан налхар өдр авсан зураг байна да. За anyways заяа. Тэгтээ найлуудын хашаандах моднууд гэж байж те. За. Нарс гэнэ. Бүү. Захаа. Одоо энэ нөхч яасан гэхээр map дээр ингэж харагдана гэдэг харагдсан шүү дээ. Одоо тэнгууд нэг гэж. Веб дизайн юм болох гэж тийм үү? Дин. За. Одоо эдрийг ингэ авчихсан. Download. Хопа. Download. Нэг басаад. За. За одоо байна шүү дээ. Нэг жоохон багтах шүү дээ. Дөрөв татсан юм байна. Тэгвэл энийг талтихэд. Нүсэн дотор юу? Оо. Ингээд задаад байгаа. За, тэгвэл энийг устгах. Энд юу вэ? За. Нэрлэлчээ. Энийг логин гээд. Логин. Юу вэ? Профайл гэж. Энийг профайл гээд. Энэ юм. Map desk гэж байна шүү дээ. Үгүй яа. Энэ map гээд. Энэ. Админ самбар гинэ. Админ бэнт биш үү? За, тэнгуүтэй. Одоо энэ нөхөрт юу гэж хэлгээд байгаа гэхээр за энэ profile map admin panel энэ дөрвийг иншаат дизайныг антис хом болоо. Хопа. За тэгэнгүүт нөгөө төгсч нэг юм апрувал нэгчтэй. Энийг ажлын салгаддаг юм байна. За өөрч одоо энэ нөхөр дутуу байгаа хэсэг нь амил дагуулын зураг. За одоо дата систем хийдэг гэдэг тий. Шалтгаан юм болчих. За одоо болон юмс дутуу хэсгүүдийг гүйцээгээд хийгээрэй. За нөгөө нөхөр чинь дизайныг бүрээ ойлголоо. Тэр дизайны чинь бүх пэйжүүдийг дахиад бичээ гэж. Дата ингэ хүлээнэ юм байна. Яг хүлээд гэж. Тэр аягүй удаан юм. Тэгээд бид нэр хүлээ. Үндсэндээ ингэж л дизайнаас олчих юм. За тэгээд энэ надад юу харуулж чадахыг харцгаая. Амар ч салтан бол ингэ хараад байна шүү дээ. Тэгээд ингээл нэг юм байна, нэг юм байна гэлтэй. Тэгэнгүүт хүмүүс өөрийнхөө логин гэдэг ангууд миний мод хаана байгаа харагдаад. Эндээс одоо энэ мод бүртгэх юм шиг. Бүртгэн заяа. Тэгээд миний мод гэдэг хэрэг нэг юм да. Нэг баах төсөөлсөн. Тэнгүүлэх байж салдаг. Тэгээд тэр дараа нэцгэх хэлээд. Банц хичээл авах гэсэн юм. Тэр хичээл. Google Map-ийн санаалт болгох гэж учраас зуны дэрэг зураг биш байна. Слайдтай шүү. Хулсмат өндөр нь 12 м, диаметр нь тэдтэй хадтаж авах гэхээр яах юм.
Ингээд захаар хүнд ойлгомжтой болов. Ойлгомжгүй бол одоо бас шилдэм юм хийцүү юм болов. Оо энэ ч алах юм байна. Процесс нэг юмрхүү юм хийнэ гэж шүү. Дайн. Инжилээ наст болов. Бах энэ нөхрийг код чиглэж засарч байгаа юм дөө. Дэлгэр хөө. Гэлийн хэлээд байна шүү дээ. Таад маань бас дараагийн удаа ямар систем юу хийл гэж үзмээр байна. Тодорхой продакшнд ажилладаг гоё юм хийх бол бас доор комент бичээрэй за. Хэдүүлээ дараагийн удаа гоё систем хамт хийцгээе. Тэгээд яхаарэ нөхөрэ ярилццгаая заяа. Суман хамт цогцоо дашоо. Шарап гэж нэш тэгтэл модтой шүү манаас. Энэ хашаанд гэдэг модтой. Яг таслах юм даа. Ano mo байна? За өнөөх манд дуусчлаа гэж байна. Одоо дууссан байгаа бол өнөөх орж шалгая. За одоо ингээл эхнээсээ бахаад байгаа ч юм тийм. Ингэсэн эднэр нь юу вэ? Хамгийн өмнө л харагдаад байна тийм. За одоо ингэ нөхөрт. Опа. Нэг юм скриншот өгөөд ингэж өгөөд. За мод бүртгэн жоо ингэж өгөөд. Энэгээр нэг нэвтрэх орч. Чи юу гэсэн юм байлаа? Admin амболаг гэдэг юм тэгээд admin гоо. Опа. Хоо юу вэ? Юу гэсэн юм бэ? Тэшээ яваад харцгаая. Цэцэгүүдийн хөө. Дин. Админ талтан болгоцсон юм байна. Тэгээд код нь админийг хоёр гурлах шиг байсан та. За. Энийг савилчаа. Тэгээд эднөөсийг сайхан скриншот хийгээд опа дахиад зах зээл нь энэ хэсэг нь харагдахгүй байна. Опа. Хитвч байхгүй байна. За админ өдөртлөг гэдэг энэ хэсгээс оруулчих. Опа. За дэлгэцнүүд чинь шал өөр болцсон байна шүү. Нарийн тест хийгээд яг адилхан болгоорой. Тэгээд нөө зүг ашиглаж. Опа. Өнөөх манд дууссан байна. Одоо нэг refresh хийгээд үзье. Опа. Оо, мундаг шүү. Icon-ууд найтайхан болоод сайхан харагддаг болсон байна. За, модны чигсалтууд юм байна. Хиймэл дагуулын зургууд юм байна. Нарс. Шинэс. Хөдөлтөж авахаар л ингэн хэцэн биш шүү дээ. За. Ямар ч байсан энэ хүрчээ. Тэгэнгүүтээ лог аут хийгээд үзье. Нэвтрэх гээд харахаар энэ дээр нөгөө зургнууд нь байхгүй байна те. Тэгэхээр одоо ингэнэ. Хэдүүл гоё зургнууд болъё.
зургнууд болох уу? Эцнэр ямар хатах болцсон бэ? Нүдэнд харагдахад close. За ямарчсан жоохон нөгөө дизайнтайгаа төхөөд ирсэн байна. За худалдааны хэсэг гэдэг үү? Идэвч нэгдсэн. Опа. Идэвч байх. Окей. Тэгээд бүртгэл. Опа. Юу юм бэ? Энэ төлөв юм биш. Идэвч. Админ хөр юу их вэ? Энэ лавлын хот да. За эндээс ахмад бид болон талаас сонгож бүртгэх юм байна. Нэг юм байна. Лавлын зургийн юм байна. Энийг ч сайжруулах модны энэ дээр зургуудыг оруулж өгөөд. Гэрчлэгээний дугаар эзэмшигчийн мэдээлэл гэдэг юм байх хэрэгтэй юм шүү. За яг энэ дизайн дээр шүү дээ. За энэ ихтэй жоохон тэний явчихжээ. Окей, энэ тийм заяа. Тэнгүүтээ. Админ дээр нэг. Админ дээр. Админ юусэрт 10 төрлийн мод бүртгэж мөн. Бүртгэж шалтгаан болгоё. Бүртгэж мөн. За модон дээр дараад харахад моднууд харагддаг байдлаар энэ зураг хийчих. Тэгээд тэнгүүтээ за нэвтрэх хэсгийн хийчих мөн нэвтрэх хэсгийн зургийг энэ үгээр сольчих гэд нэг гоё зураг олъё заяа. Гоё модны зураг байна уу? Ер нь энэ өөрийн төрөний зургийг тавьчих яадаг. Эний ардлын зураг яг адилхан харагдуулмарх юм. Биш. Логин хэсгийн ардлт байгаа энэ модыг өгч гэвэл яг бол биш энэ хэсгийг яг байгаар нь харуулж чадахгүй юм гэхэд ер нь энэ нөхөр зураг харуулж чадахгүй байгаа юм байна шүү дээ. Хэрэглэгчийн профайл гээд анзаарий ба модны бүртгэл дан зургнууд харагдахгүй байна. Basic бүртгэл. Ой. Окей. Мод бүртгээд мөн эдгээрийн арын зураг харагдахгүй байна. Засаарай. Оп. Тэгээд Оба. Ингээд өгчээ. Одоо энэ нөхөрцөх бах. За somehow сервер дээр ч юм уу зураг мөр хадгалж байгаа процесс нь л буруу байгаа гэж бодож байна. За мөн байж тээ. За яг дараа нь бичлэг дээрээ л нуух хэвээр. Одоо тэгээд шууд харуулаад хийчих хэрэгтэй байна л та. Мөн байна. Би мэйл рүү ороод шууд QPay бол бичсэн. QPay манай нэг мэйл дөрөв ирсэн байсан та.
За 14 мод бүртгэж гэж логин админ үүдтэй л дарахын харин зураг засах мод дээр дарах зураг харагддаг байх. Юу нэг лайт болсон шүү. Тэгээд тохиолдол слайд нэрч болж байна. Мод бүртгэхтэй. Зөвхөн манайх яаж хийх аргаа бол ойлгосон байх гэж бодож байна. Энэ нөхөртэй ингээл ярилцал байхтай юм чинь ер нь ямич хийгээд өгөн. За тэгээд гэхдээ яг бүр advanced төвшөнд ирэхин тулд юу байгаа вэ гэхээр за кодинг бол мэдээж програмчлалын мундаг төвшөнд бичгтэй өгдөг нь ойлгомжтой. Vibe coding дээр бол илүү одоо юу гэдэг туршлагатай бид нар хараад алдаатай кодыг одоо юу гэдэг илүү сайжруулах, засах те дээрээс нь security асуудлууд байгаа. Тэр мэрийг бол дараагийн удаа бичлэгэн дээр өсвөл би таад нарийн тайлбарлаж өгье. За тиймэрхүү юмнуудыг бас одоо төлөвлөд аваад ашиглаад яаж засч болох уу? Яаж яг ингээд үнэхээр production бүр ready болох уу те? Ингээд жоох удаад идэх юм байна. Нэг дор бичлэг маань дуусчих واخ гэж утсан чинь бас нэлээд цаг авах юм байна. Тэгээ одоо ятгаад бас санснаас илүү комплекс систем болчлоо. Яг санаагаа бичсэн ч гэсэн. Гэхдээ энэ маань таалагдж байгаа учраас энэ дээр одоо яг юу байх хэвээр, нарийн detail нь юу хийгдэх хэвээр. Тэр болгоныг ер нь дараагийн систем дээр л үргэлжлүүлэе гэж бодчихъя. За ямар ч байсан тэгээд саяны зургнууд засагдаад дуусах. Тэгэхээр нь тэгээд бичлэгийг ер нь дуусгая. Тэгээд засаад бол оруулчихъя. Үндсэндээ бол кодингийг хэлбэрхаа тий. Иймэрхүү маягаар хийлгэж болно гэсэн үг. За хийгээд дууссан байна. Deploy хийлээ. Ингэсэн байна. 14-ийн мод нэмсэн байна. За зургийг янзлжлаа гэж байна. За окей. Шалгаад үзье. Тоба. За энэ ардл зураг нэмсэн байна. Ингэсэн байна. Хайтахан дизайны хувьд хөрх харагдаж байна. Системдээ нэвтрээд оръё. Окей. Энэ байхгүйвау, энэ ардлын зураг. Энэ дээр уусаа зүрхийгөө профайл, email дагуулын зураг эдгээр дээр даръя. Нарс. Яг хөө гэдэг энэ дурын зураг авчираа тавьчих тээ. Шинэс, бургас, нарс. За nice. Болж шүү. Хөрх харагдаад байна шүү. Апа. Ой юу муур вэ? Шотландын нарс муур биш үү? За окей. За ямар ч байсан энд байгаа мод тэгээд үндсэндээ бидний систем яг хүнд харагдах хэмжээнд айтаахан болсон байна. За одоо тэгэнгүүт систем үндсэндээ нэлээд комплекс болсон учраас хүмүүс хоорондын төлбөр тооцоог за төлбөр тооцоогийн таад зүгээр холбоод үзүүлчихье. Гүйлгээ их боломжтой болгоод за тэгээд энэ нөхөр дээрээс яадаг юм бол профайл хараад миний модыг бүртгэлэхээр админд нь мод байхгүй бах. Энэ модуудаа хармаар авахын уг нь. За админ за ингээ админ хэрэглэгч дээр бүртгэгдсэн модны лист энд харагдах ёстой. Үүнийг засаад өгөөрэй. За нэгдүгээр за окей энэ юм болцсон. Одоо гол нь хэдүүл энийг ийм юм шалгаж үзье. Яг хоо эндээс уг нь ингэж шууд худалдаж авах бас буруу шүү. За хэдүүл энэ логикийн дараа л буруу хийсэн учраас үндсэндээ төсөөлөл бол мод ингээ байж гин хүмүүс өөрсдийнх нь моднууд байж гин. За баг энэ зөв байж магадгүй заяа өөрсдийнх нь ийм модыг яг таарч болдог гэж фантазлээ заяа. Тэгээ модны хэдүүлээ яг юу гэдэг юм блокчейн технологи дээр суурилсан тийм юу гаргаад одоо яг иргэний өмнөлөх гаргаад те модны өмнөлөх гаргаад тэгээ тэр мод одоо дамжуулдгаар окей ирээдүйд тэгж хийж болно. Гэхдээ энэ хичээлийн зорилго хүмүүст ямар тааж production ready бүтээгдэхүүн яаж гаргах вэ гэсэн гол ойлголтуудыг ялангуяа vibe coding дээр юу хийж болох уу? Өөрийн хэрэгцээний хэмжээний жижиг системийг ингээд амархан хийж болох нэ гэсэн ойлголтыг бас өгөх зорилготой учраас одоо худалдаж
тэр үйлдэлийг гүйцээгээд дуусгая заяа. За төлбөр төлөх хэсгийг энийг нь явж гисэн ингээд нэг хадгалаад авчи хэлэгдсэн дээр тэгээд за өнөөх чинь яваагээд тах шиг байна. За дээрэс нь QPS тайд мерчант ирэх авахаар нэг тийм юу өгөх ёстой. QP-ийг яаж холбох documentation болон мерчантын тийм креденшл өгөх ёстой. Тэрийгээ таад маань аваад авсан юм аа. Одоо юу гэдэг энэ нөхөрлөө шууд өгөхөд ер нь боломжтой гэсэн үг. За тэрнээс өмнө энэ нөхөр алдаа зассны дараа за QP холбоё гэж хэлээд тэгээд креденшлээ өгөхөд QP маань ер нь ажилтдаг болох ёстой гэж найдаж байна. Тэгээ одоо хүлээцгээе. Яг vibe coding ялангуяа нөгөө нэг cloud ч юм уу эдгээр дээр нөгөө нэг complex system урт prompt өгсөн бол хүлээх ёстой. За тэгээ дээрэс манайхан ялангуяа cloud дээр ийм prompt өгсөн бол юу хийж байгааг нь сайн анзаараад тий. Гэхдээ эхэндээ төлөвлөж ойлгохгүй ч самаг бахан зүгээр тэр чигтээ энэ дараа явжсэн ч баг болтоо. Тэгэхээр ямар ч байсан ингэж болох юм байна. Кодингийн ойлголтыг бол баг бүтнээр өөрт нь энэ нөхөрт даатгаад харагдсан хамаагүй дээр. За тэгээд энэ дээр одоо энэ кодинг дотор миний хамаг юуг л харуулдаг. Код мод юм надад. Одоо тэрийн салхи даа. Банийг мартлахгүй энэ дуусны дараа хэмжээсэн шиг харж байгаа. Пиза кодыг солиод авчи. Магттай. Тэгээд бус нь гайгүй те. Бусдаар бол тэгээд хэдүүлээ. Хэмжээсний бартаг шийдэж үзье. Энийг гэхдээ ер нь цааш нь агсан төвшөнд гайг хөгжүүлээд орхих. Итгэл өмчлөлт орчлоо хийж байгаа юм дээрээ. Тэгэхээр энийг бол хийж дуусгая. За дараа чинь бичлэгүүд дээр ер нь яаж level up хийж байгаа. Тэгээд яаж юмнуудаа ойлгож байгаа. Тэгээд яг нэг блокчейнээр яг нэг үнэлгээтэй даамтны хомлгийг хийгдэж байгаа мөн технологийн нотод айдал хуваалцъя. Бас давхар ер нь тайлбарлаад явсан дээр юм байна дөө. Тэгэхгүй бол бас юу юм байна. За өнөөх чинь юу хийсэн байна? За энэ минь одоо чинь далдаа штэ. Их дараа засъя. Гэхдээ одоо нөгөө нөхрийн моднууд ч харагдаад эхэллээ штэ. Моднууд маань энд байна. Оп. За хүн рүү шилжүүлж болно тэ. Шилжүүлэхдээ хэдүүлээ хүний нэр мэдлэр шилжүүлдэг болгоё. Энэ функцуудыг яг бартагш ажилладаг болгоё. Тэгээд одоо төлөвлөж үлдсэн юм. Төлбөрийн системийг холбож үзье гэж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо QP production шууд холбоход бэлэн болгоорой. За тэгээд ийм алдаа гарч байна шүү. Гिचээ. Тэгээд энэ дээр надад байгаа ирэхээр QP холбоод үзье. Хөөрхөн шүү. Одоо жишээ нь бид нэр одоо системийг датагаар дижитүүлэх гоё болно гэсэн үг. Наандаж юу гэдэг алтан булгийн кадастрын зургийг газрынх нь албатай холбогдож байгаад ямар айл гэдгийг нэгдүгээр яг боломжтой бол мэдээд тэр айлын хашаанд ордог тийм мод гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ хэдүүлээ өөрсдөө гоё мод эзэмшдэг болоо тухайн сумандаа юу гэдэг яг фантаст л та. Сум аймагт ч юм уу энэ тэнд мод эзэмшдэг болвол тэрнгээрээ одоо юу гэдэг тэр модын маань ус айлтай арчиж нэг хондог ч юм уу гэдэг. Тиймэрхүү фантаст. За тэрнээс гадна яг энэ зүйлсийг үнэхээр бодтой хийж чадвал нөгөө нэг ер нь л хүмүүст хэрэгтэй дээ карьераа хэмжихэд те дараа чи өрлөөдгээд. За одоо QP холболт хийхэд иймэрхүү юмнууд байна гэж. За Claudio бол өөрөө интернетээр хайгаад documentation олоод уншдаг болохоор за дээрэс нь иймэрхүү юмнуудыг би өгөх ёстой. Тэгэхээр за энийг юу ч гэсэн оруулчихъя дараа нь бичлэгэн дээр нуучна гэж бодоод би username өгөөд ингээд энэ гурыг өгчихье. Опа. Ингээ. Энэ гурыг шууд өгчихье. Тэгээд дараа нь яг тэгээд. Опа. Ингээд өгчихье.
ингээд өгчөнгүүт энэ нөхөр одоо шууд докюменташныхаа дагуу холболтуудынхаа ямиг холбоод партнер ирээд шууд гаргаж өгөх байхаа. Тэгээ сонирхъя болох нь үгүй юу те. Тэгээ тэрийн төлөөд үзье. 45,000 арай үнэтэй юу. Мада зарах нь шүү дээ хүмүүс. Тэгээд энэ модны малгайч модцод тайраад онулаа. Хойноос нь хэмжилж очил чи миний модыг тайрсан байна нүгээрээ. Ер нь тиймэрхүү системтэй төлөө орчвол ер нь Монгол улс нам ногоон болох ойрхон байна тоо. Мөрчөөс ихний ээлжинд ийм хийгээд авах шиг сайн юм. Тэг яг хөө систем бол дутуу ойлгомжтой манайхаа. Дээрээс нь одоо энэ дээр юу хэрэгтэй вэ гэхээр энэ модыг нэг хүн шууд бүртгээд байна гэсэн ойлголт бол байхгүй. Тухайн модыг усалж байгаа, тарьж байгаа хүн бол одоо юу гэдэг нь датаг нь хөтлөөд зургийг оруулаад те энэ хавар юм байсан, эрх хавар юм байна, намар юм байна ч юм уу. Явцын зураг бичлэг оруулаад тэрийг хүмүүст гоё хуваалцаад те тэгээд явдаг бол гоё байна. Тэгээд юу явах ёстой. Тэгэхээр ямар ч байсан дахиад нэг аппликейшн ч юм уу тиймэрхүү юм гарах ёстой баг. Тэгээд тэрийг яг дараа чи ээлжинд хэдүүлээ хий, апа хий. За тэгэхээр модыг яаж одоо юу гэдэг зүгээр л мод байж бас болохгүй шүү дээ. Тухайн модыг тагта байлгаад ч юм уу эсвэл нэг GPS tracking юмтай болгоод за тэрийг уншуулангууд хиний мод ямар мод гэдэг нь шууд мэдэгддэг байгаад тий. За тэгэнгүүтээ дээрэс нь одоо үндсэн гоё статистик, ранкинг систем оруулаад хин хичнээн модтой тий Монгол улсын хамгийн их модтой хүн үндсэндээ кодинг бол ингээд нэг удаа одоо энэ бол MVP хөлбөр гэж хэлж болно. Хэдүүлээ нэг ямар ч байсан нэг ажилтдаг юмтай болчихлоо. Одоо перформанс сайжруулна тий олон хүн ашиглуул яах вэ? Дээрээс нь тэгээд функционал програм руу шилжүүлэх үү тий тестинг яаж хийх үү гэдэг дататайг хуваалцах олон юмнууд байгаа. Тэрийг яг алхамчлаад хэдүүлээ явъя. Тэр нөө пирамидыг нэг өдөр босгодог гэдэг шиг. Ямар ч байсан контент хийж эхэлснийх энэ системийг дуустал хэдүүлээ хамт байгаарай гэж хүсье. Тэгээд өнөөдөр бол нэг баг 2 цаг суучгүй, арайч 2 цаг сууг маань цаг сууж байгаа юм байна. Цаг ах хэвээр. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ нөхөр л удаад байна л та. Би бол нэг утсан юм байна. За бидний хувьд бол нэг тийм програмчтай хувьд одоо юу гэдэг яг хамгийн хар ажлыг хийх одоо туслахтай болсон гэсэн үг. Тэгээд энэгээрээ дагаад бидний level up хийгдэж байгаа. Одоо өмнө маш удаан хугацаанд хийгддэг байсан төслүүд сая богино хугацаанд хийгдэх боломжтой болсон гэсэн үг. За одоо өнөөх чинь болчлоо гэж байна. QB production боллоо. Тэгээд ингээд мод худалдаж авах гэж дараараа гэж сайн ялтамалтай бол байна гэж хэлж байгаа. За нэг худалдаж авах гэж дарахлаар QB product нь өгчтэй. За тэгээд энэ deep link-ийн шууд холбох хэрэгтэй доо. Ингээ хамаг микрос хэрэгтэй. За энэ хөрөнгө гэж бод. За deep link ажиллахгүй байна. За сайд холбоод өгөөрэй. Эсвэл докюменташн өгье. За тэрнээс өмнө энэ нөхрийг төлбөрийн төлөөд үздэг юм уу баг. За юмчаас энэ болох боломжтой гэдэг баг нэг хэлээд үзчихье заяа. Гэвч шууд сошиал бие шалгаж. Сошиал бие рүү ороод энийг шалгаад опа за энэ миний тас руу хэдэн төгрөг гарах гэж ингээд төлөвчдөг юм дөө. Тадаа гол амжилт үлдэглэл болцгүй юм гэж. За ямар ч байсан болж байгаа юм шиг байна. Гэхдээ болдог аппарат үзье. Голомттой мөнгө авах байсан байна. Хаан банкар үзээд төлөөд үзчихье. Өө энэ хаан банк скрин авалцдаг юм биш үү? За guys. Тэгээ би өөрийнхөө тас руу гүйлгээ хийж байгаа учраас сайхан тестлээд үзчихье. Опа. За гүйлгээ амжилттай гिचлээ. Одоо нэг шийдэл тавьчих. Тэгээд төлбөр шалгах гэж дараад үзье. Оо, төлбөр амжилттай мод таны эзэмшил шилжлээ. За ингээд дараагийн ядаа юу гэдэг. Нэрийн ширээ. Оо, миний эзэмшил бол ингээд улаан болчихсон юм байна шүү дээ. За дэвшил шүү. За самаа ингээд те. Одоо тэгэнгүүт энэ дээр эзэмшигчийн мэдээлэл найд минь гэж шүү дээ. За хөрх юм байна. Ямар ч байсан ингээд ийм хүү систем ажиллуулад үзлээ. За QB documentation-ыг өгөөч гэдэг юм ярьсан байна. Энийг татаад одоо баг байсан билүү? Байсан санагдаж байна. Зүүн хоёулаа биш үү? Хүн чинь бас энийхтэй. За энийг харахаар нэг хурцсан жилдэг болгочих байх. Тэгээд үндсэндээ ингээд худалдаж авах гэхээр бум микро дуусрах ёстой. Лого мөр доо тэ. За нэг хурцсан нэг уншиг. Тэгээд
бас ингэж бичлэг хийх сонирн байт юм биш үү. Тэгээд цааш та ямарч байсан таад маань таалагдвал илүү нарийн системүүдийг хэвлээ хамт хийгээд явъя. Тэгээд дэмжээрэй гэх юм уу? Юу ч хэлсэн болов. Дэмжээрэй. За докюменташнийг ойлгочлаа гинэ. Payment check дээр авсаж шаардлагатай. Мөн invoice create response за ямарч байсан энэ нөхөр ийм юм ойлгоцсон юм байна. Энийг засъя гинэ. Тэгээд засыг нүлээчээд бичлэгээ дуусгая та. Амар удаан бичлэг болчихлоо. Энэ яаж идэх юм бол? Нэг юм дэлхийд идэх л хата тий. Сая шүү. Хийж байгаа юм болсон чинь. За энэ нөхөр алдаануудаа зассан юм шиг байна. Өө тийм манайх нэр GitHub гэж юм байна. Энийг нэр. Гэтэ би аюу гурилдаад аюу олон юм алгасаа явчих боллоо тий. Таад маань бол юу яасан болов? За энэ миний GitHub одоо шүү танаас баг нуух нууц боллоо доо. Trim ингээд. Git дээр одоо үндсэндээ бүх кодуудыг маань ингээд оруулаад бичээд хийждэг гэсэн үг. За тэгээд одоо л нэг private байх тий. Тэгээд энэ кодуудаараа одоо юу гэдэг бид нар дунд нь алдаа гаргаад ч юм уу эсвэл багаар ажиллахад код эдэн талаас нь ороод янзлаад нэгнийхээ кодыг аваад ашиглаад явдаг гэсэн үг. За тэгээд шууд энэ сервер руу ингээд сервер руу буюу real time production дээр засвар хийгдээд байгаа нь яг та би бас хэлээгүй юм байна шүү дээ. Нэг CI/CD ингээд юм шууд өөрөөр нь холбоолцсон. За тэгэхээр энэ дээр actions автоматар шууд deploy хийдэг юм болсон. За энэ дээр баг error нэрээр л юм яваад байгаа шиг байна. Гэхдээ ямар ч гэсэн бүшлцсэн юм шүү дээ. Node.json deprecate гэдэг нэг юм байна. За энэ баг алдаануудтай л яваад байгаа байна. Гэхдээ performance юуд яг хөтний зорилготой хүрсэн. Энэ минь алдаануудыг бол дараа засуулаад зөв стандартаар нэгдэг болох ёстой. За тэгээд deep link-ийг ажиллаж үзэх гэдэг байна шүү дээ. Deep link-ийг ажиллаж үзээд дараагийн дугаар хүртэл баяртай хэлж нэрх би. Notification энтертэй болно, mail server-тэй болно. Хэдүүлээ техник шүү дээ. Тэгээд ингээд Монгол улс даяар мод эзэмшдэг хүмүүсийн тоо гаргадлаа. Чи 100 модтой мааж 200 модтой мөн гэдэл яриад авчихсан баялах л та. Тэгээд нэг талаараа ийм сэтэл өгөөд дундаа тийм өгж байгаа ч гэсэн чин гол зорилго нь сайхан Монгол маань те хаана сум маань авич та нэг сумын сэтгэл гэдэг нөхөрлөнд суугаадах юм сумандаа их хайртай. Тэгэл тэд нар маань ногоон болол насны бүхсэнтэй л ачаал бүгд мэдхгүй би бол жоох өгшрөөд бас нэлийн ясны хар дээр сумандаа очиж газартаа шингэндээ л гэж боддог то. Тийм ч учраас эртхэн ногоон болгож хий даа. Тарсан модныхаас өдөр шингэх ч бас сайхан байлгүй дээ. Тэгэхээр ийм байна. Одоогийн төвшөнд ер нь vibe coding хийх, дээрэс нь AI-г ашиглаж өөрийнхөө хэрэгцээ систем бүтээх тийм хол бол биш тий. Тэгээд энэгээр мэрэгшгээр бол яг мэрэгжлийн юмнуудыг мэрэгжлийн хүмүүс харж байгаа бол асар олон юм алгасж байгаа. Тий манайхан бас мэрэгжлийн хүмүүс байгаа бол шүүмжлэлийг бол хүлээж авна гэж авна. Гэхдээ яг мэрэгжлийн хүмүүст зориулж хийгээгүй учраас ер нь байж болох хэмжээндээ хийлээ. Хэвлээ ч гэсэн дараагийн шатанд яг мэрэгжлийн байхад яах ёстой вэ те. За үндсэндээ бол монголоор бичигдээ ойлгож чинь те. Гэхдээ яг нарийн байх юм бол prompt-ыг яаж зөвөх үү те. Үр дүндээ яаж яг ингээд алтаагүй асуудалгүй зөв structure хүрэх үү гэдэг ч юм уу. Тийм асуудлууд бас яригдах ёстой, security яригдах ёстой те. Олон юмнууд байна. За тэгээд системийн хэрэглэгчтэй хамаарсан даацууд гэж байх ёстой. Тэгэл ямар тач бол яг надаас мандгууд нь яаж бичиж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ нэг иймэрхүү төвшөнд бол бид нэр бол бичиж байна. Тэгэхээр дахиад нэг тестлээд үзье. Хопа. За deep link маань ажилтдаг болсон уу? За ингээд нөгөө нэг банкнууд руу үсэрдэг юмнууд маань гараад ирсэн байна. Та тэнд юм гүйлгээ хийхээр ингээ гараад ирдэ шүү дээ. Тэгэхээр нэг банк үсэрсэн те. QP төвч голомтын social bank. Энэ deep link нь яатсан байгаа гэсэн үг лээ. Plank юм уу? За энэ баг юу гэж магадгүй deep link доодох QP-ийн тэр нэг юу холбогдох юм. IP-га бүртгүүлсэн тийм. Тэрнээсээ болоод тийм plank гараад иж магадгүй шүү. За anyways ажиллах нь ойлгомжтой. Тэгээд дараа чинь төвшөндөө яаж засах уу? Үг болтлоо, хөр